Сайн байцгаана уу үзэгчдээ, улс орон дэлхийд дахин орон нутгийн мэдээлэлээс бэлтгэн хүргэдэг сонор мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Анхаарлаа хандуулна уу. Ингээд ихний мэдээ өргөө Монгол төмний уламжлалт баяр цагаан сар болоход 10 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна. За үүнтэй холбогдуулан айл өрх бүр дор бүрний бэлтгэлээ базааж эхэлжээ. Тиймээс бид мэдээллийн хөтөлбөрөөр дамжуулан цагаан эдээ, уул бов, ууцны үн ханш ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна. Монголын үндэсний баяр цагаан сар болоход 10 хүрэхгүй хоногийн хугацаа үлдлээ. Сар шинийн баяраа монголчууд хуруу хумсах хуглан байж, үр зээл тавин өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэгвэл энэ жилийн хувьд эдийн засгийн хямрал нүрэлснийг худалдаа эрхлэгчид болон иргэдийн худалдан авалтнаас харж болохоор байлаа. Хөлөг хүнсний захаас цагаан эдээ, хэвийн бов, ууцны үн ханш ямар байгаа талаарх мэдээлэл цуглуулж явахад худалдан авагч нар худалдан авалт муу байна гэдгийг хэлж байлаа. Харин худалдан авагч иргэдийн хувьд цалин хөлс буугаагүй болохоор худалдан авалт хийх биш, харин үн ханш сонирхоод явж байна гэдэг зүйлийг ярьж байсан юм а. Өнгөрсөн 2014 оны хувьд бараа бүтээтгүүний үн тэнгэрт хадаж, үнийн хөрөгдөл гэгч зүйл утгаараа хэрэгжиж байсан бол харин энэ жилийн хувьд эдийн засгийн хямралтай байгаа нь худалдан авах чадвар буурснаас үн ханш өмнөх жилдээ харьцуулахад харьцангуй буурсан байсан юм а. Ямар тач үн ханшийн судалгаа хийхэд хэвийн бовны хувьд 1200-аас 2000 төгрөг, харин Сүрьевэн жижиг томоос хамаарч 7000-аас 13000 төгрөгийн үнэтэй байсан юм а. Иргэд болон худалдаачдын хэлж байгаагаар энэ жилийн хэвийн бовны ханш боломжийн өмнөх жилээс өөрчлөгдөөгүй байгаа гэдгийг хэлж байлаа. Харин сүү цагаан эдийн хувьд төрөл бүрээр хэвлсэн 10 1 кг нь 10-аас 15 мянга, гүзэт шартоос 1 кг нь 8-аас 9 мянган төгрөг, тогооны өрөм том жижигээс хамаарч 8 мянгаас 10 мянган төгрөг, хөлдөөс нь түүхий сүү 2 мянган төгрөг, айрагны хувьд 1 литр нь 3 мянган төгрөгийн үнэтэй байсан юм а. Ийхүү цагаан эдийн үнийн хувьд өмнөх жилийн үнээрээ хадгалагдаж байсан юм а. Харин энэ жилийн хувьд ууц махны худалдааг нэгтгэн төвлөрүүлж, наадмын талбай машины зогсоол дээр явуулах болсон. Худалдаа явуулж байгаа газар дээр нь очиод цагаан сар төгсөн гэхэд худалдан авахч иргэд ховор байсан юм а. Харин үн ханшийн хувьд том жижиг тарган турхаагаас хамаарат янз бүрийн үнэтэй байлаа. Ууцны махыг килограммаар нь бодож байгаа бөгөөд 1 кг нь 5500 төгрөгийн үнэтэй байлаа. Үүнийг өнгөрсөн жилдээ харьцуулахад 1000-аас 2000 төгрөгөөр буурсан юм а. Өмнөх жил гэхэд ууцны мах 1 кг нь 7500 төгрөг байсан ба хамгийн том ууцл гэхэд 400 мянга хүрч байсан бол худалдаачдын хэлж байгаагаар хамгийн том ууц 250 мянга болж байгаа гэдгийг хэлж байсан юм а. Түүнчлэн иргэд цагаан сараар ууц биш үхрийн өвчүү тавих нь илбэг бий. Харин үхрийн өвчүү 1 кг нь 6500 төгрөгийн үнэтэй байсан юм. Өнгөрсөн жилийн хувьд өвчүү 1 кг нь 7500-аас 8000 төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил харьцангуй буурсан байна. Мөн буузны мах буюу үхрийн цул мах дунджаар 6500, хоньных 5500 төгрөг, адууны мах 5500 төгрөг байсан юм а. Ерөнхийдөө өмнөх жилдээ харьцуулахад махны үн 1000-аас 2000 төгрөгөөр буурсан юм а. Таарсан иргэдийн олонх нь бусадтай адил шинэлхийн тулд цалингийн болон тэтгэврийн зээл авсан гэх ямар тач эдийн засгийн хямралтай энэ үед цагаан сарын бэлтгэл ажлыг хэрхэн хийж байгаа болон цагаан эдээ, хэвийн бов, ууцны үн ханш ямар байгаа талаар иргэдээс асууж тодруулсан юм а. Бас ууцны үн ер нь хэр байна? Ер нь бас худалдаа авахч нарын хувьд худалдаа авах чадвар ер нь хэр байна? Ер нь яах вэ тэгээд юу байгаа шүү дээ. Сул нь сул байгаа. Гэхдээ бол яах вэ? Энэ чинь ууц бол ер нь хямдарсан та. Ер нь махны ханшууд ер нь 1000 төгрөгийн зөрүү тогсон. Хуучин жилийнхээс. Одоо хуучин бол нөөцийн мах 5500-аар гарч ирсэн адилхан. Энэ жил бол одоо 4500-аар зүгээр буузны мах одоо энэ бол хоньны мах байж лээ. Ууцуд яг 5500 тал байна. Хуучин жил 6500 тал байсан санаад байна. Ер нь цалингийн оронд тэгэл цалин гараал хүн яг хугацаантай цалингаа тавьж байгаа юм чинь тэрүүгээр л тэгэл болох хэлүүд чинь сарда. Одоо тэгэл Монголын уламжлалт цагаан сар юм чи одоо байгаа гаргалаад байх нь гол биш та иргэн өнөвд. Тэтгэврийн бид нар ч нэмэгдэл байхгүй одоо 200 хэдэн мянган төгрөг тэгээд зээлтэй шүү дээ. Энэ хөгшчүүл гэдэг улс чинь тэгээд одоо энэ чинь үзэл хараал явж байна. Одоо тэгээд өөрсний тэр боломжинд таарах юм одоо хаа байна гэж ирээл явж байна. Ааруулга их чинь л 8 9 12 3 мянга тий. Тэгээд иймэрхүү л ханштай байна шүү. Тэгээд одоо үзэж хараал явж байна. Ер нь цагаан сарын бэлтгэдэг ихтэй төгс зарцуулдаг. Одоо 7-800 мянга л олох гэдэг шүү дээ. Одоо хамгийн бага хэмжээ гайгүй шиг л одоо нэг гэхээр одоо бэлэгсэлт мэлтгээд бас бид нар чинь хоосон гаргачих болохгүй. Тэгэл одоо хамгийн бага хэмжээл болох гэдэг шүү дээ. Энэ одоо харж байгаагаар бол тий. Хэвийн ба болон цагаан эдийн үн ер нь танд ер нь ямар санагдав?
Яг хуудаа л байна. Бас зарим нь үнэтэй байна. Яг хуу тэгээд нэг дээд талынх нь 2000-тай. Тэгээд 1800-таа. Тэгээд доод талынх нь 1500-таа байх шүү дээ. Тэгээд яг хуудаа л байна. Ер нь цагаан сарын бэлтгэл ажлаа ер нь хэр хийж гин ер нь юмнуудын үн ханш өмнөх жилдээ харьцуулахад ер нь ямар байна вэ? Үнэтэй байна, үнэтэй байна. Маахын тэр бол ерөөсөө айгүй үнэтэй байна. Тэгээд энэ чихэр боовч гэсэн хүнтэй байна шүү дээ. Зарагдж байгаа хүнсний бүтээгдэхүүн энэ уул боовд цагаан эдэ болон энэ ууц махны үн ер нь хий сая гэж түрүү жилдээ харьцуулахад. Гэхдээ яг энэ одоо боовны үн ууцуул одоо үнэтэй байгаа л да. Энэ боовны үнүүдээр модлынхаас арай харьцангуй гайгүй дунд шиг байгаа юм уу? Энэ ширхгэн боовна 18000, 10 ширхгэн 18000 гэж байна. Ер нь цагаан сарын бэлтгэл ажил ер нь хэр энэ жил бас эдийн засаг ер нь хүндрэлтэй цагаан сарын хэмээг бэлтгэж ер нь хэр одоо яг одоо ёс Монголын уламжлалт их том үеэр болохоор яаж игээл одоо хийн дээ. Тэмдэглэл нь тэгэхээр жаахан хүндхэн байна. Тэгээд тэтгэвч нэмэгдээгүй. Тэгээд ер нь жаахан хүндлэг байна л да. зарагдж байгаа цагаан эдэний үн болон уул боовны үн за ууц цаашны үн ер нь ямар санагдаж чинь түрүү жилийнхээс. Гэхдээ дажцуулаа шүү дээ ер нь. Дажгүй нөө. Тий. Ер нь та цагаан сарын бэлтгэл хийгээд ер нь хичнээн төгрөг ер нь зарцуулж байна. Сая одоо ер нь 3-400 мянган цаасны юм зарцуулчаад явж байна. Тий. Иргэд ийхүү ярьж байлаа тэдний хэлж байгаагаар хэдийгээр үн ханш буурсан ч гэсэн цалин тэтгэвэр бага учир олон хэдэн төгрөг нь хаанаач хүрэхгүй байгааг хэлж байсан юм а. Хэдийгээр одоогийн байдлаар худалдааны төвөд ачаал бага байгаач сар шин дөхөх тусам ачаал нэмэгдэж эрэлт ихсэж үүнийгээ дагаад үн ханш өсөх магадлалтай байгаа юм а. Иймд иргэд хөдөлмөрчид цагаан сарын бэлтгэлээ эрт базах тусам гэнтийн үнийн хөрөгдлөөс сэрэмжилж болох юм а. Улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар засгийн газраас өргөн мэдүүлсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 90% саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Тогтоолын төсөлд хөтөлбөрийг макро эдийн засгийг тогтворжуулах болон эдийн засгийн өсөлтийг дэмжих гэсэн хоёр үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм а. Түүнчлэн тогтоолын төсөлд нийт 74 арга хэмжээг хамруулахаар төлөвлөж байгаагаас макро эдийн засгийг тогтворжуулах бодлогын хүрээнд төсвийн бодлогыг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг дээшлүүлэх чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн бодлогыг зорилттой бүлэг чиглүүлэх замаар эмзэг бүлгийг хамгаалах зэрэг арга хэмжээг тусгах бол эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээ тусгажээ. 2015 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 750 орчим сая $, төлбөрийн нийт тэнцэл $1100 сая алдагдал хүлээхээр байна хэмээн засгийн газар үзэж байгаа юм а. За мөн өнөөдрийн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр асаргааны тэтгэмжийг 10 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлсэн байна. Засгийн газар ээлж хуралдааны шийдвэрийн дагуу нийгмийн халамжийн тэтгэврт 126,500, асаргааны тэтгэмж 58,000, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230,000 төгрөг, хувь тэнцвүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 195,000 төгрөгөөр тогтоохоор болж байна. Тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр асаргааны тэтгэмжийн нэмэгдлийг 2015 оны 3 дугаар сарын тэтгэвэр тэтгэмждээр нэмж олгоно гэж засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс мэдээллээ. Энэ оны төсвийн хилцүүлэлтийн үеэр тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, үүн зориулан улсын төсвөөс 94 тэрбум төгрөг нэмж суулгаад байсан юм а. Мөн хуралдаанаар тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн улсын их хурлд өргөн мэдүүлэхээр тогтжээ. 1960 оны 1-р сарын 1 болон үүнээс хойш төрсэн даатгуулагчдын тэтгэврийн хувь хэмжээг тогтоох, эдгээр иргэдийн тэтгэвэр тогтоолох боломжийг нээх энэхүү хуулийн төсөлд тэтгэвэр авахч өөрт ашигтай хувилбараар тэтгэвэр тогтоолох заалтыг нэмж суулгахаар болсон байна. Одоогоор сая гаруй иргэн энэхүү хуулийн хүрээнд тэтгэвэр тогтоолоод байгаа бол 2015 онд 15,000 гаруй даатгуулагч шинээр тэтгэвэр тогтоолох тооцоотой байгаа юм а. Харин эдгээр даатгуулагчийн тэтгэвэр дундаж цалингийн 30% тогтоохоор байгаа учраас хуульд энэхүү өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэж тайлбарлаж байгаа юм а. Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 14 жилийн хугацаанд 2 дахин өсөж хотын барилга байгууламж бүхий нутаг дэвсгэрийн хэмжээ 40% нэмэгдсэн гэж Дэлхийн банкнаас мэдээллээ. Нийслэлийн хувьд 9 дүүргийн 470 мянган га нутаг дэвсгэр за ердөө 10 орчим хувиар нь л барилгагдсан байна. Улаанбаатарын нутаг дэвсгэр нь Америк нэгдсэн Колорадо мужийн Денвер хотоос 11 дахин, Казахстаны Нисл Астана хотоос 6.4 дахин их талбайтай гэж Дэлхийн банкны тайланд дурджээ. Гэхдээ бүс нутгийн ижил хэмжээтэй хотуудыг харьцуулахад хамгийн бага хүн амын нягтралтай хотод тооцогддог. Тухайлбал 100 мянгаас дээш хүн амтай Зүүн Азийн бүс нутгийн 869 хотоос Улаанбаатар нягтралчлалын хэмжээгээрээ 687 дугаарт орсон байна. Нягтралчлал багтаа хотчлолт нь хувийн автомашины хэрэглээг дэмжиж, улмаар замын хөдөлгөөний түгжрэл, зорчих хугацааг нэмэгдүүлдэг байна. Гэр хорооллын иргэд 2-4 цагийг
тээврийн хэрэгслээр зорчход зарцуулдаг гэж тооцоогарчээ. Тиймээс газрын менежментийг сайжруулах, дэд бүтцийн хүртээ хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай талаар мягмар гарагт болсон хилцүүлгийн үеэр хүндсэн юм а. Судалгаагаар газрын үнийн зах зээл дэх бодит таншаар тооцоогүйс болж өнгөрсөн хугацаанд 7.8-аас 26.9 их найт төгрөгийн орлого алдсан байна. Тиймээс газрын харилцааг эрчимжүүлэх үүднээс эх 3 дугаар сараас дуудлага худалдаа зохион байгуулж газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эхлүүлэх юм байна. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хүмүүс цэнхэр ягаан тасалбарын тухай мэдээлэл авахын тулд урт дараалал үүсэж очролсон байна. За үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв нь иргэдэд цэнхэр ягаан тасалбар болон бусад эх орны хишиг хувьцааны талаар мэдээлэл өгч байгаа юм байна. Үүнд 1990-ээс 1994 онд олгогдож байсан хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр ягаан тасалбарын мэдээллийг шүүх 5 толгойн хувьцат компани 1072 ширхэг хувьцааны бичлэлт хийгдсэн эсэх, данстаа бол данс руу орсон эсэх, дансхүү бол тухайн иргэний нэрэн доор бичигдсэн зэргийг шалгуулах юм а. Мөн үнэт цаасны шилжүүлэг, үнэт цаас бүрэн эзэмшиж байгаа бол тухайн иргэн зээлийн тавьж болох эсвэл бусдад бэлгэлэх. Мөн нас барсан иргэний дансыг шүүж хэрвээ тухайн иргэн хувьцаатай байх юм бол өв залгамжлал хийх зэрэг бүхий үнэт цаасны талаарх мэдээллийг нэг цэгийн үйлчлэгээнээс авах боломжтой юм а. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв нь ажлын өдрүүдэд 9-өөс 18 цагийн хооронд ажиллах юм байна. Хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн та бүхэндээ гадаад мэдээгээ хүргье. Грекийн шинэ ерөнхий сайд Алекс Ципрас өнгөрсөн ням гарагт үг хэлэхдээ за Европ дахь түнштэйгээ өрийн асуудлыг шийдэхийн тулд шинэ тохиролцоонд хүрнэ гэж мэдэгджээ. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч энэхүү тохиролцоогоо 15 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ гэдгээ тэрээр парламентын гишүүдийн өмнө амласан байна. Түүний засгийн газрын хамгийн чухал асуудал нь Европын орнуудаас олгосон зээл болон түүнтэй холбоотой төсвийн таналтанд өртөж хохирол амссан грекчүүдийн шархыг эдгэх юм а. Төсвийн таналтын улмаас зөвхөрж гүйцсэн грекчүүд эх өдрүүдээс эхлэн үн төлбөргүй хүнсний бүтээгдэхүүн болон эрчим хүчээр хангагдсан юм байна. Алексис Ципрас засгийн газар болон парламентын гишүүдийн хэрэглээг хасаж засгийн газрын мэдэлд байсан онгоцыг худалдахаар болсон тухай мөн мэдэгджээ. Үүнээс гадна олон нийтийн гэрээг хээл хахуулан хэрэгтэй холбоотой эсэх Дараагийн мэдээ Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Закверберг за эхнэрийн хамт өнгөрөх амралтын өдрүүдээр Сан Францискогийн яаралтай гэмтлийн төвийн эмнэлэгт 75 сая Америк долларыг хандруулжээ. Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг түүний эхнэр Присила Чанер өнгөрсөн амралтын өдөр Сан Францискогийн яаралтай гэмтлийн төвийн эмнэлэгт 75 сая $. Хандуулжээ. Энэ тусламж нь Америкийн түүхэнд хувь хүн өгч байгаа анхны том тусламж юм байна. Сан Францискогийн яаралтай гэмтлийн төв энэ 12 дугаар сард нэгдэх эмнэлэгт зарцуулагдах гинэ. Мөн амбулаторийн асаргааны тоног хөрөмжийг шинжилгээд орчин үеийн шинэ технологиор хангахад зориулагдах гин. Энэ эмнэлгийн хандив анх 2008 онд Сан Францискогийн нийгмийн ажилтнууд гэмтлийн төв зориулн $887.5 сая үн цаас гаргахаар батлаж байжээ. Хятадын их баригчид ирээдүйд Евразийн эдийн засгийн холбоотой хамтран чөлөөт худалдааны бүс байгуулахыг зорж байгаа гэж Оросын холбооны улсаас бүгд найрамдах Хятад улсад суугаа элчин сайд Андрей Денисов мэдэгджээ. Ингэснээр Орос, Беларусь, Казахстан, Армени, Кыргызстанд галийн тарифгүй худалдаа эрхлэх юм. Энэ бүс нутагт 171 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2015 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь хэмжээ $3 триллион хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Эдийн засгийн ач холбогдол өндөртэй энэ бүс нутагт хятадууд нөлөөгөө тогтоосноор Орост эерэг нөлөөтэйг зарим шинжээчид дүгнэж байна. Барууны хориг арга хэмжээнээс болоод Оросын эдийн засаг хүнд байдалд орсон энэ үед Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлснээр хоёр орны худалдааны нийт хэрэгэлт 2020 он гэхэд $200 тэрбум хүрнэ гэж тооцоолж байгаа юм а. Хятад нь Оросын 2 дахь том түнш болж 2014 онд нийт $95.3 тэрбум худалдаа хийжээ. Түүнчлэн Сибирээр дамжуулан $400 тэрбум байгалийн хийг Хятадд нийлүүлэх гэрээ байгуулж Москва, Бээжингийн хооронд 48 цаг хүрч очих хурдны галт тэргийг $242 тэрбум барихаар төлөвлөж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Украинд байлдааны хүнөлт зэвсгүүдийг нийлүүлэх арга замыг судалж байгаа хэмээн мэдгдсэн байна.
Тэрээр энэхүү мэдээллийг Германы канцлер Ангела Меркельтэй шинэнхэн хэлэлцээрийн асуудлаар уулзсны дараа хийжээ. Обамад орон зүйд явуулах дипломат ажиллагаа амжилтгүй болсон тохиолдолд дээрх арга хэмжээг авахар бэлдэж байгааг нь мөн Америкийн нэгдсэн улсын дээд албан тушаалчнууд Ангела Меркелийн дургуутлыг үл харгалзан зэвсэг нийлүүлэхийг шаардсан хэмээн мэдэгдэж байна. Обама хэвлэлийн хурлын үеэр Оросын албаны улсыг Минскийн хэлэлцээрийн бүх амлалтаа зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм. Харин Оросын албаны улс босгогчдод цэргийн хүч илгээсэн болон зэвсэг нийлүүлсэн гэх мэдээллийг үгүйсгэсээр байна. Мөн Америкийн нэгдсэн улс Украинд хөнөөл зэвсэг нийлүүлбэл өнөөгийн байдлаас жилийн их сүрэл авчирна гэсэн байр суурь илэрхийлжээ. Украиний хямралын улмаас нийт 5300 хүн амиа алдаж 1.5 сая хүн орон гэрээ орхин дөрвөөд байгаамаа. Европыг зорьсон цагаачлалын хүлэг онгоц газар дундын тэнгисийг гатлах үеэр 29 хүн осолдож амиа алджээ. За Италийн иргэн хамгаалтынхан цагаачлалын хүлэг онгоцноос 105 хүнийг аварцсан байна. Цагаачдын ихэнх нь Африкийн орнуудын иргэдэг нь Италийн арлуудыг зорьсон цагаачдын завь хүлгүүд тэнгис төмөрч осолдох нь их байдаг. Энэ удаад хүмүүс осгож нас барсан байна хэмээн аврах албаныхан мэдээлжээ. Үүний зэрэгцээ Италийн засгийн газар өнгөрсөн онд өндөр өртгөөр хэрэгжүүлж байсан Mare Nostrum цагаачдыг аврах хөтөлбөрөөр зогсоож Triton гэх 2 дахин бага зардалтай хөтөлбөрөөр сольжээ. Итали улс Mare Nostrum хөтөлбөрийн хүрээнд цагаачдыг аврахын тулд сард 10 сая еврог татвар төлөгчдийн мөнгнөөс зарцуулдаг байсан. Хойд Африкаас Италиг хүрэх аюултай далайн аялал өнгөрсөн 2014 онд 3200 гаруй хүн амиа өргөцсөн юм. Италийн иргэд өнгөрсөн онд 170 мянган гаруй цагаач иржээ. Улс төр шашны зөрчил мөргөлдөөний улмаас ойролт орнод Африкийн орны иргэд Европ руу дөрвөн цагаачлах нь илбүүгээд байна. Өргөжлүүлэн та бүхэндээ өнөөдрийн болсон зарим үйл явдлын мэдээллийг зургийн хэлбэрээр хүргэе. Мэдээллийн хөтөлбөртэй хамтаас үзэж та бүхэндээ баярлалаа. Маргааш шинэ мэдээлэлтэй иргэн уулзтлаа. Түр баяртай.